Харамжийнхны бодит амьдралыг өгүүлэх нарийн дагцсан хүмүүсийн парт 2 айсвэ. Бусдыг шоконд оруулж, нүд орой дээр гаргуулам хэмнэх аргуудыг харуулахаар Extreme Cheapskate шоуны 5 оролцогчийн мөнгөө хэмнэх аргуудаас ярьж өгөхөөр бэлтгэлээ. За тэгээд хүний нарийн зан юунд хүргэж болдгийг харцгаая. Хамгийн ихний хүн бол хамгийн харамж X найз залуу юу? Харамж найз залуу гэхэр болцоонд явахдаа мөнгө гаргадаггүй, эсвэл бэлэг өгөхдөө гурайдаг гэхээс илүү гин дугаараараа харуулах нэ. За энэхүү дугаарын гол дүрийг Бен гэдгээ. Нэвтрүүлгийн эхний минутанд Бен биендээ цардуул түрхэж байгаа харагдана. Хар халуун дагаар жуулагч тавихгүй гэж зөрүүлээ. Бен алдахгүй халууцлахгүй гэж түрхэж байгаа болж таарлаа. Өнөөдөр Бенний 25 жилийн өмнө эрхэж байсан хуучин найз охин ярьслага амнаа. Яаж байгаа таарчихсан бүү мэдээ. За тэгээд хуучин найз охин 25 жилийн өмнө ч гэсэн яг л иймээрээ байсан гэж амнаа. Яасан ч өөрчлөгддгүй юм бтэ одоо. Яг тэр үед хоёулаа залуу байсан учраас мөнгөний асуудалтай байж болно л доо. Гэхдээ одоо хүртэл юм байгаа гэхээр бас л сонирн байгаа шүү. За гол дүр маань усны мөнгөө яаж хэмндэг гэж бодож байна. Шүтээ угаахдаа усаа аяганд тосож угаахаас илүү хэд дахин хардкор гээл бод. Усны шугамар хойшдог усыг ашиглахгүйгээр голоос усаа авч шүүж хэргэлдэг юм гинэ. Тэгснэ нэх том цэнгэр цавыг одоо яаж зөөж авчирдаг юм болоо. Уган даахааргүй л харагдчих байгаа юм. За тэгээд яаж хийж яхад болгодог юм бах уу? За Бен маань шилээр урлагийн бүтээл уралдаг арчис байсан юм байна. Мэдээж шилээ өнгөө аавн шүү дээ. Шил үнэтэй байсан бол Бен арчис болох байсан юм болов уу? Бенний бүтээлүүдээр гэрэнд үрчгсэн. Хуучин найз бүсгүн түүнийг уран зургийн галерей шоу хийхийг зөвлөнө. Бен санааг нь сонсоод гэртээ бүтээлүүдээ үзүүлэх шоу зохиохоор боллоо. Зочдод айлах зуушаа тэгэд өөрөө бэлтэж байгаа юм аа. Хайрцагтай виногоо усаар шингэлээ. Дээр нь жаахан жимс хичиж хийснэ сангриа гэж авсан. Даршилсан вандуун дээр шүтний чигшлүүр зоочихсон. Дэлгүүрийн амтлагааны ширээ ширхэл юм харагдана. Тэр чигшлүүрээ бас улаан скотчоор оруулчихсан байгаамаа. Талхтай сосис гол хоолн болж байгаа бололтой. Зочд нь вайныг намсаа сонин царайлаад л манай гол дүрч одоо тэгээд бусдыг тоонч гэж байх. За тэгээд үргэлжлүүлээд өөрөө босгосон гэмээр гитар дээр ай тоглоно. Ирсэн зочдод бол хизээж мартагдахааргүй өдөрч болж өнгөрөв. За ингээд дараачихаа дүрлүүгээ орцгоё. Дараачийн дүр маань гэр бүлийн маш их чухалчилж үздэг гэрийн эзэгтэй байгаа. Өнөөдөр болохоор нөхөртөө зориулж гоёж байгаа юм гин. Гой сайханч дээр очиод биенийхээ үсийг ваксдуулнаа. Өөрийнхөө ваксыг гаргаж ирээд л ваксаа гаргаж байгаа учраас үйлчлэгээ хямдруулах ёстой гэд дайрчлаа. Үнэхээр тэгж хямдруулмаар байгаа юм бол яагаад өөрөө өөртөө гэртээ вакс гэж болоогүй юм бол тоо. За тэгээд үргэлжлүүлээд гой сайхны салонд өвсөө урсгууллаа. Гэхдээ өөрөө бас хиймэл ус авчирсан байна. Гой сайхан ч навчирцүүлсэн толгоонд нь өрөхгүй гэж хэлгээд өөр хүмүүсийн ашиглааг үлдээсэн хаях гэж байгаа уснасаа залгачих гэж авсан. Гой сайхан ч харин ариун цэврийн асуудал үүснэ гэж анхааруулж байхад зүгээр ээч гэж байх шиг. За нарийн байж болох хэдий чи юм ямар цаван байж болохгүй. Нэвтрүүлэг үргэлжлэхэд thrift shop-оос дотор хувц сонгож байна. Хит хитэн дотор хувц шууд биен дээр өмсөд үзчихлээ. Яа энэ ариун цэврийн асуудал яанд. Хүмүүс thrift store-оос бодохгүй өөртөлгүүрээс ч нэр авч байгаа хувцаа биен дээр шууд өмсдөггүй байхад ядаж байхад дотор хувц шүү дээ. За тэгээд дэлгүүрийн худалдагч нь хувцыг $2.99 гэхэд хямдруулахаар яриад эхэллээ. За тэгээд бүр хямдруулчих байгаа юм чинь. Тэгээ үргэлжлүүлэл гой сайхны дэлгүүрээс уруул өнгөлөгч харав. $20 уруул өнгөлөгчийг $7 болгох гэж бас үзэж байгаа юм аа. За тэгээд дэлгүүрийн эзэн бас гайхаж байгаа юм чинь. Үнэн нь бичээд хадаастай байхад хямдруулах гэж ярьдаг хүн үг нь байдаггүй штэ. За тэгээд тэр дэлгүүрээс ямар хоосон гаралтай биш. Үнгүү тест рүү гуйж аван гарлаа гэж. Худалдагч нь болохоор тэр дэлгүүрээр орж ирээд дандаа үнгүү тест рүү тавд. Үн ядаж нэг удаа худалдан авалт хийсэн бол гоё л байна гэлээ. Тэгэхээр мань гарвал байнга л орж ирдэг байхаа штэ. За тэгээд хүсэн хүлээж байсан романтик шөнөөр нөхрийнхөө урд эргэлдэж энэ удаагийн дугаар өндөрлөв. За дараачийн нарийн хүмүүс охиныхоо урманд бэлдэж байгаа. Хором амьдрал нэг л удаа тохиолддог учраас нэлээд нүсэр сэмдүүлдэг боломжтой билээ. За энэ удаагийн маань дугаарын гол дүр болох сүд бүсгэн гэж арай л өөр бодолтой байлаа. Хормоо хаана хийх вэ гэсэн чинь сургуулийн бие тамирын заална гэж авсан. Ядаж байхад тэр заалных нь тааз нь хагас тутам нурж байдаг. Охин нь буюу сүд бүсгэд ургуулах нь тодорхой. Ээж нь бүр өргөжлүүлээд энэ хормоо заавал хийнэ. Энэ таньдаг хүмүүс ажиллах учраас өнгөө авсан юм ухааны юмэрлээ. За тэгээ өргөжлүүлэн хормын заалаа чимэглэх цэцгээ шинэ жилийн цэцэг байлгана гинэ бас. Шинэ жилийн улирал дууссан учраас хямдар аваад ашигтай юм байх уу. Сүд бүсгүүл дургуул яв. Өргөжлүүлээд хормын тортоо сонгохоор явлаа. Сүд бүсгэд таалагдсан торт $400 үнэтэй байв. Ээж нь харин тэрийг сонсоод манай хорин бүхлээрээ $1000 төсөвтэй гэж авсан. За хэрвээ өнөөдрийн ханшаар бодвол 3.6 сая орчим төгрөг болж байгаа. Монголд хормын зардал дунджаар 50-аас 100 сая төгрөгийн хооронд байдаг гэсэн мэдээж байсан. Тэгэхээр бас л амар төсөв талсан байгаа юм да. За тэгээд ээж нь тортны дэлгүүрт байсан үзүүлэнгийн тортыг чимэглэл маягаар тавиад өөрсдөө гэртээ торт хийж зочдод байлгахаар боллоо. Тэгснэ үзүүлэнгийн тортоо түр хэрэглүүлээч гэж гуйгаад эхлүүл яах вэ? Яа гуйж гуйсаар үнгүй тортой болоод авлаа гэж. Цаашаага даашинзаа сонгохоор яв. Хазан ээж нь харин бэр охиноо өрөвсөн харцаар дагаж явнаа. Тэгснэ амар том агуулгаас 3 ширхэг хөрмийн даашинз өмсөж үзэндээ яагаад 3 ширхэг вэ гэвэл тэр дэлгүүрт нь байсан даашинз нугасаа л 3 ширхэг. Агуулгын бараа зардаг дэлгүүр юм байна л та. За тэгээ тэр 3-аас нэг даашинз арай гайгүй таалагдаад эргүүлээд хартал хормоогоор хархны бас болчихсон ч байх шиг.
Ээж нь харин тэр заваарсан эсхийг харж баярлалаа тунуул яах вэ? Яг ээжийн хувьд бол үнийг нь буулгаж болохоор боллоо л гэнэ. Зарим хүний хувьд ундлажиг харагдаж байж болох чигчийн хувьд бол боломжтой нүдэнд нь харагдаж байгаа юм. Сарын төлөвлөлтийн дараа хормын өдөр асууя. Хормын хоол гэсэн чи ээж найзуудаараа сэндвич хийлгээ зогсож байна. Бүр гоён зочд нь өөрсдөө хоол хийж авчирна гэвэл яах вэ? За ингэж хүсэн хүлээсэн хормын өдөр болж өнгөрөв. Энэ нэвтрүүлэг бичигдснээс хойш 3 жилийн дараа гол дүрийн маань бага охины хормын ойртжээ. Нэвтрүүлгийн багийнхан дахиад нэг нэвтрүүлэг гаргахгүй бол алдсан болно шүү дээ. Хизээж мартагдахааргүй том охины хормын дараа бага охины хормын төлөвлөлт эхэлнэ. Бага охин нь үлгэрийн мэт хормыг мөрөөдөж байгаа юм байна. Гэтэл ээж нь энэ удаагийн хормыг илүү найруулад $750 төсөвтэй зохион байгуулна гэсэн тушаалыг буулгалаа. За яг харамч байж болно. Гэхдээ хоёр охиндоо хоёр өөр төсөв гаргахаар ялгуурласан болохгүй юу? Том охиндоо $1000, бага охиндоо $750 төсөвтэй гэхээр дээрээс нь инфляц зэтэр бодогдоод мухай л байгаа юм. Охин бол бүр гайхширсан царай гаргаваа. Нийтээрээ хормын даашинз сонгохоор явцгаалаа. Эхлээд ээж нь ганцаараа дэлгүүрт орж ирлээ. Даашинзны дэлгүүр ихч энэ даашинзнуудын үн $2000 эхэлж байгаа гэхэд гол дүр маань манай хормын зардал нийтдээ $750 гэж авсан. За тэгэд хамгийн хямдхан даашинз нь аль вэ? Аваагүй буцаагсан даашинз байдгүй. Даашинзаа өдрөөр түрээслэх үү? Сүүлдээ саяхан худалдаж аваад хормоо хийсэн хүмүүсийн дугаар байгаа юу гэж авнаа. За тэгээд асуултуудыг сонссон даашинзны дэлгүүрийн эзний реакшн бол бас гоё штэ. За тэгээд хормын гол эзэн болох сүйтгэж орж ирж байгаа юм. Охин даашинзны дэлгүүрийг хараад ажгүй дэлгүүр байна гэж баярлав. Эхчийнхаа хормын даашинзыг харсан хормын даашинзны дэлгүүр орж байгаадаа баярлгүй яах вэ? За охин нь хит хитэн даашинз өмсөж үзлээ. Өмсөд баярлаж байтал ээж нь эхчийнх нь хуучин даашинзыг сүнхнээс гаргаад ирвэл яах вэ? За тэгээд энэ үед гаргасан охиныхын царай бас л чанга байгаа юм да. Гэт туртай тургуун өмсөж үзнэ. Одоо тэгээд ойлгомжтой байлгүй дээ. Бага охиндоо хүчээр ихчийнх нь хуучин даашинзыг шахаж байгаа юм. За тэгээд охин нээжтэйгээ тулж ярилцахыг хүслээ. Тэгээд яриач нэмэргүй шүү дээ. Ядаж байхад нөгөө хуучин ихчийнхээ даашинз нь багтаагүй тул даашинзанда багтахын тулд турхаар болвоо. Хар халуун бага охиныхоо биеийг хүнсний скотчоор ороогоод өөрсдийн хийсэн цаан хүн гэж нэрсэн юмд оруулчлаа. Ийм юм суугаад тэгээд турх уу? Эцэст нь охин хормон дээрээ шинээр вэйл авна гэж тохироод ихчийнхээ даашинзыг өмсгөр болжээ. Вэйл авах гээд дахин нөгөө дэлгүүр дээр ирлээ. Тэгсэн ээж нь шампань байгаа юу гэж авсан. Анх дэлгүүр дээр ирэхэд худалдагч орглон дарсаар дайлсан юм байна л да. Тэгэж байх нь одоо нөгөө өөр даашинз гаргаж ирж өмсөж өрнөв ч аваагүй гарсан штэ. Одоо харин дэлгүүрийн эзэнд бид орглон дар санал болохгүй болсон гинэ. Яаж бодсон тэгэхэд хинч дахиж санал болохгүй штэ. Үргэлжлүүлээд вэйл зүүж үзтэл ээж нь сүгнээс амар хэртэй торон материал гаргаж ирсэн. Энийг ашиглаж болохгүй юу гэж авнаа. Тэр гаргаж ирсэн торон материалаа хаанаас ч ухаад гаргасан мэдэхгүй. Тэрийг нь харсан дэлгүүрээс би хизээч чи материалаар ашиглаж нэр хүндээ унахгүй гэж авна. Ээж нь ядчих чинь заваа юм угаагаад мөнгө оруулаад гаргаад ирж болохгүй юм бах та. За тэгээд ийм поинтаагаар арай гэж хоёр охиныхоо хормыг зохион байгуулваа. Гээд дараачийн нөхлөгөө орцгоё. За дараачийн танилцуулах хүн бол саяхан эхнэрээсээ салсан тоод юм. Өөрийнхөө ашигладаг бүх зүйлийг хүнсний скотчоор пластикоор мөн цаасаар оруулчихжээ. Мэдээж эдлийнхээ үнийг алдуулахгүй тулч үү дээ. За ийм хүн ч одоо хүнсээ цуглуулахдаа муудах гэж байгаа мах махан бүтээгдэхүүн худалдан авдаг юм гинэ. Бараг хаях гэж байгаа юмар л хооллож амьдраад сард $75 хэмнэнэ. Хуучин эхнэр нь хамт байх үедээ тоодыг ханаас ямар мах авч ашигладгийг харсныхаа дараа цагаан хоолтон болсон гэлээ. Тэгсэн нөгөө тоод нь би түүнийг цагаан хоолтон болгосон юм гэж бараг бахархангүйгээр хэлж байдаг шүү. Тоод хуучин эхнэртэйгээ өмч хөрөнгөө хуваах талаар ярилцах гээд ресторанд уулзгар болвоо. Хуучин эхнэр нь Цезар салат захиалгад гол дүр маань ус авьяа л гэлээ. Үргэлжлүүлээд хуучин эхнэр нь ярьж байхад хажуу ширээнийх нь хүмүүс босоод яваад өгв. Гэтэл тоод хүмүүсийн үлдээсэн хоолыг шууд ширээнээс нь аваад ирвэл яах вэ? Ёй. Хуучин эхнэр нь буцаагаа тавиач гэж анхааруулахад тоож байгаа ч юм болго. Яа хүний өмнөөс бүх суулгах шиг хэцүү юм байхгүй юм да. Үлдэгдэл хоол авах гэж байхад зөөгч хурж ирээд үлдэгдэл хоолыг бүр савлуулаад авлаа. За тэгээд хуучин эхнэрийн салаатны үлдэгдлийг нөгөө танихгүй хүмүүсийн үлдээсэн хоолн дээрээ хийгээд авч явах юм байх уу. Тэгээд заваарсан юм гэж энийг хэлэх бах та. Хувийн ариун цэврийн талаар дурдаач хэлүүц байлгүй дээ. За тэгээд салах гэж байгаа тул хамт амьдардаг байсан байшин өвөл хөдөлгөөний мэргэжлийг өнлүүлэхэр болвоо. Гэрээ танилцуулалт гэр нь бүхлээрээ пластик саарсаар ороогдчихсон. Хууль бус мэс ажилбарыг эсвэл цуврал алуурч хүмүүсийн амьсгалыг байж болох газар шиг харагдана. Гэр нь 3-0-той ч өөрөө нэгийг л ашигладаг. За хүн одоо бол бас жоохон логиктэй л сонсогдож байна. За тэгээд 0-д хүртэл хүнсний скотчоор ороочсон байгаа юм да. Тэг хэдий аврах том унтлагын өрөөтэй хэдий ч унтлагын өрөөнд нь юу ч байхгүй заа. Унтлагынхаа өрөөнийхөө хажууд байгаа жижигхэн өрөөнд амьдардаг гэж байгаа шүү дээ. Тэгж халаалтынхаа мөнгийг хэмндэг юм байх уу? Гэхдээ үнэхээр жижигхэн газар амьдмаар байсан бол жижигхэн нэг өрөө барь олтгол байсан байлгүй дээ. За ингэж дараачийн дүрлүүгөө орцгоё. Манай 5 дахь хүнийг маань Jordan гэх бөгөөд хамгийн нарийн ээж гэж нэрлэгддэг. 5 гишүүнтэй гэр бүл сард унчаар $3,000 хэрэглээндээ зарцуулдаг. Харин Jordan дөнгөж $1,400 зарцуулдаг юм байна. За тэгээ хүүхдүүдэд жимсний шүүс өгөхдөө 5-ыг харьцах нэг харьцаатай шингэлж өгдөг гинэ. Бас үүтэй олж иддэг сериал өгөхдөө 14 ширхгийг тоолж өгөөд байвал яах вэ? Бүр нэг ширхгээр тоолж ингээл бод. За бараг л бүх юмыг л тоотой байлгадаг юм шиг байгаа юм. Хөө өглөөний хоолндоо бекон ижээ гэхэд бекон бол шинэ жилийн хоол гэж авсан. За үүнээс гадна гэр бүлийнх нь 0-ын цаасны хэрэглээг хязгаарладаг юм байна. Гэр бүлийн гишүүн болгоно өдөрт хэрэглэх 0-ын цаасны тоо байдаг гин шүү. Аав нь 4, хүүхдүүд нь 3 ч гэж байх шиг. За эднийд хүндрэл одоо юу болно доо?
За тэгээд өргөжлүүлэн Жордан хөршүүдээрээ явж үлдэгдэл хоол цуглуулдаг юм байна. Ер нь байнга л ингэж гуйлгахгүй явж мөнгөө хэмдэгч байх шиг. Хөршүүд нь бол энэ замданд тасчихсан байгаа юм. За тэгээд овын ашиглал тогны мөнгө их гарна гэж жигнүүг машиндаа болгож иднэ. Яасан гэхээр наран тавьсан машин хална да. Тэгэхээр нь 2 цаг халсан машин дотроо жигнүүнийхээ бэлтцийг тавьбал ингээд жигнүүн тэгээ болдог юм байх уу. За тэгээд ийм мэдээд би нүвтдгүүл юм байх та. Бараг хүүхдүүдэд дархлаа суулгаад хамууд аа. Хөрөмж ихнэрт энийг хэмэрлгүй нарийн цагт хүлээж авдаг гэж. За тэгээ мөнгөө илүү сайн хэмдэхийн тулд өөрсдөө дахиад гахаа ямаа тэжээхэр шийдсэн байна. Амарлаг хаусна дахиад ямаа хоёр тэжээнэ гэхээр бас л солиотой байгаа юм да. Гахааг болохоор худалдаж авсан фермер нь тэжээлэх юм гинэ. За ингэж өнөөдрийн нарийн хүмүүсийн талаар нэвтрүүлгийг өндөрлөцгөөе. Та нарт манай нэвтрүүлгийн үр зочдыг яриулахыг хүсвэл сэтгэлдээ хуваалцаарай. Мөн комментээр өөрийнхөө хийж байсан хамгийн нарийн үйлдэл хуваалцах мартаа баяртай.